95 болж буурсан. 3995 болж буурсан. Сая сангийн сайд урд ажиллагаа асуудал эргэсэн чинь энэ UB групп нь нэрээ солиод New Projector гэдэг групп маягийн юм болоод тэгээд нөгөө орон сууцны чинь тоон 3995 байжсна одоо 3660 болчихсон. Дахиад 400 орон сууц алга болчихсон. Ийм шалтгааны улмаас энэ яриад байгаа юм гацаад байгаамаа. Энэ бичгт дотор сангийн сайд баяр цогтод хөгжлийн банкны төлөвийн дарга Батчаргалаас гэсэн танилцуулга дотор энэ байх. Тэгээд хөгжлийн банк энэ мөнгөнд баталгаа гаргаж өгөх гээд санхүүгийнхаа 3 жилийн тайлан гаргаад өгчих хуулийн дэм заалттай юм гэсэн чинь тэр тайлан огт гаргаж өгөлгүй байжгаад сүүлд нь нэрээ өөрчлөөд барих орон сууцныхаа тоог багасгаад ингээд өөр нэртэй нэг эзэнтэй компани болоод орж ирж байгаа юм. Би олон хамтарсан засагт орж ажиллаж байгаа хүн. Ийм дайны луур гаргахгүй гэж би тэнцвүүдэг. Яг үннийг хэлэх юм бол. Ядаж засаг нь луур гэдэггүй байх ёстой гэж би хатуу боддог. Ядаж засаг нь хууль биелүүлэх ёстой гэж би хатуу боддог. Ийм хууль бус юмнууд явагдаад байсан учраас би энэ асуудал дээр байр суурь хат илэрхийлж байсан үнэн гэдгийг хэлье. За миний хийх мэдээлэл ингээд дуусч байна. Уган баяр гэдэг хүн 2010 оны 10 сард Баттулгын зөвлөхөөр томилогдсон. Тэр Гамбат гэдэг хүн 2010 оны 2 сард Баттулгын зөвлөхөөр томилогдсон хүмүүсээ тушаал нь байна. Энэ үннийг төр олон нийтэд хэлэх цаг нь болсон гэж би бодож байна. Цаашдаа ийм юм Монголын төр засаг байж хэрэгжиж болохгүй гэж бодож байна. Ажил хохироож байна. Улс орондын харилцааг хохироож байна. Ил далд зовчуулт явагдаж байна. Яаж ингэж ажиллах юм? Ийм л учиртай юм. Ерөнхийдөө бол энэ ардчилсан намын хуралдаарч явагдсан өчигдөр телевизээр яригдсан гэж байна лээ. Энэ EMCS гэдэг группэд засгийн газар тэрчигтэй түүний дотор ардын нам, ардчилсан намынхан бүгдээрээ үйлчилдэг гэсэн ийм юмыг Баттулга яриад байгаа нь үнэн. Тийм юм байхгүй. Зүгээр энэ хэн баян байх уу гэдэг компаниудын хоорондын өрсөлдөөн болвол энэ засгийн урднаас хол байж өөрснөө шийдэх асуудал. Асуудлын зовлон юу болчиход байна вэ гэхээр өрсөлдөгчөө өөртөө байгаа гарт нь байгаа эрх мэдлээр дарж унах, нухчин дарах ийм уралгуудыг ил далдуур хийгээд байгаамаа. Асуудал энд л байх. Тэгээ тэр зам сайжирсан. Засаад 4 хоносныхан дараа бүтэн болсон шороод машин нисч ороод дахиад 2-3 хүн нас барсан шүү дээ. Хусад засгийн тухай асуудал тэнд байхгүй. Нөх болчихсон учраас тэр чинь баг машин далдурмаар нөх утгаач өөрөө явж ясан тийм ээ. Тэгээ тэр бүжгсэн шороогоо чинь буцаад булчгаа зам засна гэж байхгүй шүү дээ. Аваарыг бүр өлөө аюултай болгодог нөхцөл байхгүй тэр чинь. Болсон болоогоо хажуудаа шороогоо гаргаж юм бол харанхуй юмдууд нисч унахгүй шүү дээ. Ийм л асуудал байсан. Цагаан хад дээр чинь гаргачихсан нөөцийг хурдан борлуулах компаниуд хооронд нь өрсөлдөөн ч явагдаж байсан. Нэг нь арай өлөө гаргачихсан. Гэх би 100 машин байгаа бол сайдынхаа болны хурлынхаа гишүүнээс татгалзнаа гэдэг мэдээлэл гээгээд бичгийн та нарт тарааж өгөөд хагас жил болж байна. Одоо хүртэл тэр машин гарч ирээгүй. Наад нэгч машин байхгүй. Асуудал сайд Батцаа өөрөөр би хамгаалагч байсан гэдэг үнэн. Гамбатн Жэнкэ группийн санхүүгийн асуудал үүссэн захирал байсан гэдэг үнэн. Болд сайд Баттулга 2 баг 2 төгрөгөөр зарсан асуудлыг та яагаад ихэхгүй байна? Ихээр шудраг юм бол. Тэргүүтээ 100-д 2 төгрөгөөр 2 яамны сайд хоорондоо баг зарсан байдаг шүү дээ. Тэрнийг та яагаад цаг нь болохоор гаргаж ирэхгүй? Батцаа гэдэг хүн Баттулгын хамгаалагч нь байсан үнэ. Тэгээ сүүлд нь компанийн захирал болсон юм байлээ. За тэр Гамбатын бол би мэдгүй. Чулуунхүүгийн Гамбат гэдэг хүнийг томилсон тушаал байд юм байлээ. Боингийн асуудлыг бол энэ засгийн газар дээр жич оруулж ирнэ гэж ярьж байгаа юм байлээ. Орж ирэх байх. Ямар ч байсан.
Гэнт олон онгоц орж ирсэн. Тэр мөнгө хаанаас гарав? Хэн гаргав? Яаж оруулж ирэх гэдэг үннэ. Энэ асуудлыг ярьж байгаа өмчилж байгаа хүмүүс нь тэр ард түмэнд үннээ хэлэх цаг болсон. Яг Miat компани гадаад нэрийг англи нэрийг бол авчихсан. Тийм ээ? Ямар ч хүн харсан дэрийг бол Miat гэж ойлгоо. Ингээд ерөнхийдөө бол Miat компаниг зохион байгуулалтаар дампууруулж өнгөөдөх процесс явагдаж байгаа нь бас үнэ. Ямар процесс гэрэ хэний хоорондоо явагдаж байгааг энэ яамныхын асуудлаар чиглэлээр судалж байгаа гэсэн засгийн газар танилцуулга хийн гэсэн. Сайд байхдаа баталгуур ахалсан юм. Тэр гэрээ Гэрэн дээр нь Батлог гэдэг гар үсэг төрчихсөн байна. Энэ гэрээ өнөөдөр дэдвцэн зам тээврийн яам дээр алга, төмөр замын хэрэг эрхлэх газар дээр алга. Тэр Монголын төмөр зам гэдэг компаниас нь ийм гэрээ байгуулсан байна. Гэрээг өгөх гэхлээр өгөхгүй байна. Ийм л байдалтай байна. Сарын нэг өөр төрлийн асуудал байна. Энэ дотоосрын нэгний асуудал нэг нь харцаад цагдаагийн хүмүүн одоо ингэж бас хойхон гэдэг ингэ яаж шүү дээ. Энэ асуудал дээр та хөрсөн сайдын үед яг шударгаар хандах юм бол яаж хандах хэрэгтэй вэ? Ямар нэг асуултаар байгаа вэ? энэ хуулийг дээдлээ сайдаа. Ерөнхийдөө танаа цагтаа энэ хуулийг зөрчил. Зарим сонин хэвлэл дээр нэмд орж оролцохгүй, нэмд оржаас ял асуу, хариуцлага асуу, дэг журам асуу гэсэн ийм юмнууд яриад байгаа. Яг энэ Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаан дээр болсон асуудлаар улсын ерөнхий прокурор, улсын дээд шүүх, хотын шүүх, дүүргийн шүүх, хууль зүйн дотоод хэргийн сайд болон яамтай ямар нэгэн хүсэл тавьж харилцаа болоогүй. Өнөөдрийг хүртэл шүү. Хэрвээ албан ёсоор асуудал тавьсан болвол би тэр асуудалд анхаарал хандуулах хууль зүйн үндэс бүрдэх байсан юм аа. Би ийм хэрүүлд мэдээллийн хэрэгслэр нэг юм харчгаад явган давхиж ороод байдаг нь би биш ээ. Би биш. Асуудал тавьсан бол би ном журмаар нь хандхал байсан. Жишээ нэг гудамжинд зудаан болж байхад сахилгагүй хөгтөд талаас нь гүйж ордын зудаан гэчгээ буцаг үгүй явчихдаг шүү дээ. Төрийн ажилд ингэж хандаж болохгүй. Нэг. Хоёрдугаарт энэ 7 сарны 1-ний хэрэг явдлын нас барсан хүмүүсийн арга гэрийнхэнтэй би тэр үед сайд болчиход 8 онд уулзсан. Өмгөөлөгч гаргаж өгөөд өмгөөлөгчийн зардлын асуудлуудыг зохицуулж өгөөд тэгээ сүүлд нь нас барсан хүн бүрт 50 сая төгрөг нийт өнгөөрэ 250 сая төгрөгийг арга гэрийнхэн хүмүүст олгох ажлууд хийгдсэн. Хохирлыг нөхөн төлөвлөх хуулийн хүрээнд. Сая надад цагдаагийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүс өргөдөл гаргаж хандсан. Хэлмэгдүүлэх гээд байна гэж. Би тэр өргөдөл нь хууль зааснаар иргэдийн гаргасан өргөдлийг шийдвэрлэх хууль гэж байдаг. 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Хариу өгтөө би зөвхөн хуулийн асуудлаар хариу өгсөн. Улсын ерөнхий прокурор, Мордон Байцаах алба, улсын прокурорын нэрэгдэх Мордон Байцаах алба, хотын прокурор гэж тэр прокурорыг шүүгшилжүүлдэг эрхтэй 3 эрх үхэх субъект нь ганц хуудастай бичгээ уулсан. Тэр бичгэн дотор үндсэн юм нь бол наад цагдаа шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн бүлгээр шийтгэдэг хуульч нь 2008 оны 2 сарын 1-нд хүчингү болсон шүү. Энэ асуудлаа хууль зүйн талаас нь авч үзхийг хүсэж байна. Гэсэн ганцхан үгтэл бичиг явуулсан. 61 оны эрүүгийн хууль гэж байдаг. Тэр хууль байдаг 87 оны эрүүгийн хууль гэж одоо наран гэрэл багш амар санаа дээр оролцож батлагдсан хууль байдаг. 2002 оны эрүүгийн хууль гэж байдаг. Миний оруулж батлуулсан хууль байдаг. Энэ 2002 оны эрүүгийн хуулийн 274 дугаар зүйл гэж байдаг. 274 дугаар зүйлийн нэгд нь юу гэж заасан байд юм гэхээр Монгол улсын иргэн зэвсэгт хүчин бусад цэрэгт цэргийн үүрэгтэнд дайчилгаа сургууль цуглуулалтын үед цэргийн алба хаах талаар хуулиа тогтоосон
журмыг зөрчсөн болвол цэргийн гэмт хэрэг гинэ гэж нэгдүгээрт нь тодорхойлоод гуравдугаарт нь цагдаа тагнур шүүхийн шийдвэр гүйцэтгэх гал төвмөртэй тэмцэх байгууллага нь офицер ахлагч, гал сүнэгч, хорих байгууллага албан хаагч энэ бүлэг заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүл хариуцлах хүлээнэ гэсэн ийм заалт байсан. Энэ заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 61 оноос хойш 2011 он хүртэл 50 жил энэ цагдаагийнхныг цэргийн гэмт хэргийн субъект гэж үзэжсэн заалтыг 2008 онд хүчингүй болгоод жирийн албан хаагч болгочихсон. Тэгээ 2009 онд ерөнхийлөгч өршөөлөг хууль оруулж ирэхдээ энэ энгийн албан хаагчдын үйлдсэн албан тушаалын гэмт хэргийг өршөөлт хамруулах хууль оруулж ирээд тэр хуулийн улсыг хүрэл баталчихсан. Энгийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг гэдэг нь 260-аас ихтэй 62-3-аас ихтэй 4 зүйл байдаг. Албан тушаалаа хэтрүүлэх гэж байдаг, уруулах гэж байдаг, хайн хандах гэж байдаг. За нэг нь юу ч вэ? Цэргийн гэмт хэргийн бүлэгт ялгаагүй юуны энгийн албан тушаалын гэмт хэргийн бүлэгт хамаагүй ийм 4 зүйл байдаг. Тэгээ ийм хуулийн асуудал байна, энийг үзээч гэдэг асуудлыг л би тавьсан. Өөр надад энэ чиглэлээр шүүх прокурорт харьцах эрх байхгүй. За ер нь энэ асуудлын тухайд энийг хэтэрхий улс төржүүлсэн. Би буруутай, чи буруутай, цагдаа буруутай гээл. Ер нь бол сүүлийн үед үндсэн хуулийн агуулга зарчим энэ их хурал дээр асар их алдагдчих. Дээд хороо хуралдуулах нэрийдлэр, байнгын хороо хуралдуулах нэрийдлэр мөрдөн байцаах байгууллагад шалгагдж байгаа хэргийг энэ давчирж ярьж урьдчилан шийдвэр гаргадаг ёс энэ их хурал дээр тогтлоо. Зөвхөн ганц энэ дээр биш. Цагдаа уудсан гэдгийг чинь тэмүүлжэнтэй дээд хороо тогтоочихсон шүү дээ. Шүүх хурлаа хийчихсэн шүү дээ. Тэр дээд хорооны хурал бол шүүх хурал болсон. Би тэр үед хурлын удирдлагад хэлжсэн. Наа чинь болохгүй. Хэрэг нь прокурорд шалгагдж байхад энэ давчраа шүүх хурал хийж яадаг ёс байж болохгүй. Засагтал хуваах зарчим чинь байхгүй боллоо шүү. Үндсэн хууль чинь байхгүй боллоо шүү. Хэргийн нууцтай холбогдлолтой асуудал дотор нь байна шүү. Ядаад байсан. Одоо шүүх прокурорд юу үлдсэн юм гэхээр Тэмээжинтэй дээд хорооны гаргасан шийдвэрийг ёсоор болох ганцхан ажил үлдсэн. Цагдаа уудсан гэдэг. Аимшигтай юм болж байгаа. Би 3 үеийн төр зүтгэжсэн. 1981 оноос хойш би 89 он хүртэл Улсын ерөнхий прокурорын газар цэргийн шүүхийн асуудалд хяналт тавьдаг прокурор ажил хийж яг энэ цэргийн албан тушаалын гэмт хэрэг гэдгээр бүтэн 10 жил Монгол чийдвэрлэж